Монгол улсын дурын эргэн таныг нэг л өдөр орон гэрээс чинь хөөж магадгүй. Ягаад хөөж байгаагийн учрыг асуувал байрны чинь газар зарагдсан тул эзний нямаа мэдэж эргэн усаа ашиглаж байгаамаа гэж омогдоод одоо харин өтөр түргэн зайлсхой хэмээн хөөж тууж мэдхээр байд үүсчихэд байгаа юм. Ухаатарын талбайгаас эхлээд бог дуулаа хүртэл хулгай дээрэмд алдчихсан ард түмэн таныг харж байна. Хандгайтын амнаасаа эхлээд хамаг баялгаа алдчихсан Монголын ард түмэн таныг харж байна. Дасансуу. Улсынхаа төв талбайг худалдаад авчихсан олигархуудын хувьд ядарсан муу эргэн таны хувийн байр суурь ёстой асуудал биш байлгүй дээ. Энэхүү төв талбайг хизээ хэнд яаж зарсан учрыг тодруултал мөнөөхөн уршиг 60 тэрбумынхан холбогдоод ирж байгаа юм. Учрыг тайлбарлая. 2006 оны 5 дугаар сарын 10-нд Алим хэмээх Батбаяр хотын даргаар ажиллаж байхдаа UB Construction хэмээх компанид Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайн бараг 3.1%-ийг зарчихжээ. Энэ Алим Батбаяр чинь мөнөөхөн 60 тэрбумын архал дээр Ми овогтын өмнө мөлхөд тонголзоод байсан л өөрчин шүү дээ. За Мань Батбаяр төв талбайг маань UB Construction-д олохдоо тухайн хэсэгт усан оргилуур болон газар доорх үйлчлэгээний төвийн зориулалтаар ашиглаарай хэмээгээд 15 жилийн хугацаа зааж өгчээ. Захирамжин дээр тэгж байгаа хэдий ч амаараа юуг тохирсныг бүүмэд 60 тэрбумынхан гэдэг бол эргээд юу ч гэж бухаж байж мэдэх лөөрчөд бол яг тэгсэн ингэсэн гэх нь утгагүй. Ямар ч байсан зарсан байна. Ингээд тэр цагаас хойш бүтгэн 11 жил өнгөрсөн хэдий ч өнөө усан оргилуур газар доорх үйлчлэгээний төв боссонгүй. Тэр өөрийнхөө мөнгөөр төв талбайгаа чулуугаар бүрс толиулсан хэдий ч яг тэр урд хэсгийг нь орчиход байсан нь ийм учиртай юм байна. 60 тэрбумын жанжиишта болох манан бүлэглэлийн боссын мэдэлд орчихсон тул ийхүү хугацаа харгалцалгүй хадгалаад байсан байж л дээ. Өөр хүн байсан бол 2 жил өнгөрлөө бол ямар нэг бүтээн байгуулалт хийсэнгүүгээд хураагаад авчих байсан. За ингэж 2017 онд энэ талбайг худалдан авсан этгээдүүд нэг санал тавьжээ. Санал тавих болсон ч бас учиртай. Элбэг дөржийн хугацаа дуусах тийшээ хандаж ухнаагийн хүрээсүг шадар сайдаар ажиллаж манан бүлэглэлийн хүч суларч ихсэн тул мафийн мэдээллийн санд байсан баримтууд алдагдаж төв талбай маань хэний гард очихсан байгааг олон нийт зах зохоос нь мэдэж эхэлсэн байна. Ингээд тэд санд минь шийдвэр гаргаж 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нийслэлийн хот төлөвлөлтийн газарт хандан манай UB Construction компани нь Улаанбаатар хотын захирагчийн 2006 оны 215 тоо шийдвэрээр төв талбайд 25,000 м квадрат газар эзэмшдэг билээ. Үүнийхээ 10,000 м квадрат талбайд нь 200-аас 300 автомашин багтах орчин үеийн шийдлвэхий зогсоол байгуулахаар төлөвлөсөн тул асуудлыг шийдэж өгнөх хэмээн хүсэл дэлгээсэн байна. Асуудал гэрлийн урдаар шийдэгдэн гэрээ байгуулагдаж авт зогсоолч сандан мэндэн баригдсан. Гэвч нэгэнтэл 60 тэрбумынхан асуудлыг шийдсэн тул хууль дүрм тогтоох шийдвэрийг үл тоосон нь ойлгомжтой. Мөн л тайлбарлая. Энэ гэрээ хийгдгээс бүр 4 жилийн өмнө буюу 2011 оны 11-р сарын 9-ний өдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурдын тогтоолоор төлбөртэй зогсоол гэж юг хэлэх, хэдэн цагаар яаж ажиллаж, нэг машинаас хэдэн төгрөгийн хураамж авах вэ гэдгийг болон олсон орлогоосоо хэдэн хувийг нь автозамын санд төвлөрүүлэх вэ гэдгийг нь шинжилэн найруулад батчихсан юм байж. Тухайлбал тэрхүү тогтоолт төлбөртэй зогсоол нь 24 цагаар ажиллах ёстой ба үүнийг хэрэгжүүлэгч байгууллага нь зогсоолын үйлчилгээнээс олох орлогынхаа 60%-ийг автозамын санд төвлөрүүлэх ёстой хэмээн заасан байдаг юм байна. За гэтэл Алим Батбаяр мөнөөхөн UB Construction-тай болохоор 2011 онд таталсан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын энэ тогтоолыг зөрчөөд гэрээ байгуулчихжээ. Батлагдсан журам ёсоор бол зогсоолоос олсон нийт орлогынхаа 60%-ийг замын санд тушаах ёстой атал UB Construction-д онцгой хөнгөлөлт үзүүлж зөвхөн цэвэр ашигын 30% тэнцэх мөнгийг орон нутагт тушаана хэмээн тохиролцсон байх юм. За ингээд UB Construction-ийн даамгарч энийг төлбөртэй зогсоол шүү юм чинь ашигтай ажиллахгүй байх шүү дээ. Тийм болохоор та нар тушаах мөнгө алгадаа хэмээгээд нийслэлд мөнгө тушаадаггүйгээс гадна бас л нөгөө журмыг уландаа гიშж орой ажлын цаг дуусангууд зогсоолоо хааж орхиод явдаг гэдгийг бид мэднэ. Аргагүй шүү дээ. Нөгөө гэрээн дээр нь ашигын 30%-гээ заажчихсан байгаа юм хойно. За нэг ийм л учиртай компани тийм маягаар хууль дүрм зөрчиж Монгол улсын нийслэлийн төв талбай 3.1%-ийг эзэмших мөртлөө тэндээс орсон орлогоо улсууд шахахгүй том толгойлж яваа юм байна. Дээрээс нь энэ компани эзэмшиж байгаа тэр газар буюу Монгол улсын нийслэлийн төв талбай 3.1-тэй тэнцэх газар маань банкны барьцаанд байгаа ажээ. Энэ тухай Батцаанд дээр өгөөсөн шүү дээ. Эзний мэдээж сахал эрдэнэлэг. Ганцхан хүнд стратегийн бүх ордуудаа найр тавьж өгчгөө дээрээс нь төв талбайгаа тавиад дуучсан улс орон төр засаг гэж юу нь байна уу? Энэ хэр нь арай л дэнтлээ. Энэ мөө сахлыг бүхэл тэрний ээж аавыг ч төрөөг байхад монголчууд бид зураг авахж, уулзаж, учирч, болцож, товлож, баяр наадам, жагсаал цуглаана хийж байсан түүхэн газрыг маань нэг муу лойворчин гартаа оруулчихсан. Тэр мөртөө нийслэлээс батлан гаргасан бүхэл дүрм журмыг зөрчиж дэвслээд явж байна гэд бодоод үз. Арай дэндүү байгаа үз. Та бүхэн дахин нэг бодоод үзээрэй. За жишээ нь Оросын улаан талбайг нэг муу олигаар худалдаад авчихсан байна гэж бодоод үз. Путин зүгээр хараад суух уу? Бээжингийн Тяньминий талбайн урд хэсгийг нэг хулгайч худалдаж аваад машин зогсоол байгуулчихсан байна гэж боддоо. Санаанд ч багтахгүй байгаа үстэй. Монголын маф юунд ч дийлдэхэ байж даам гарсны хамгийн тод жишээ нь энэ. Тэд тусгаар Монголын төр засаг оршин буйн бэлэгдлүүлсэн төрийн ордны төв талбайг дээрэмчихсэн байна шүү дээ.
Ямар ч улс орны хувьд төрийн ордон, төв орон нутгийн захиргааны өмнөх талбай гэдэг бол тусгаар улсын бэлэг тэмдэг, түүх соёлыг багтаасан халдашгүй ариун хөдлөшгүй бат бэх цайз байдаг үлээ. Чухам тийм л учраас ямарваа орныг ялан дийлсэн харийн цэрэг төв талбай дээр нь ялалтын парада хийж хуг талбайг нь уландаа гიშгэн ялалтаа дэлхийд дахин тунхаглан зарладаг юм. Манан маф энэ талбайг авсан байгаа нь тэд тусгаар Монгол улсыг ялан дийлсэн ялалтаа зарлаж байгаа хэрэг хэмээн ойлгогдох босуу. Ийм л байна. Бид төв талбайгаа манан мафийн толгойлогч Элбэгдорж Эрдэнэлэг 60 тэрбумын загалмайлсан эцэг Мэйя Инколтноороос салгаж авах ёстой. Төв талбай төрийн ордон минь монголчууд бидний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг байсаар ирсэн байх ч ёстой.